Уртын дооны тансаг аялгуу талан дүрээд л шорхална ухаант ээжүүдийн амгалан харц танхилх нүүрсэн ардастай Яста манастагаад байж энэ дагээ. Тэ манастагаад байна нөгөө ярьхнийгээр байж л байх хөө. Агуур яагаад Энэ сайхан сэтгэлд байлаа. Могод энэ 100 жилээр энийг сайхан болгочих нь гэсэн тэгээ амжсангүй шүү. Тий амжсангүй үнэхээр амжуулна гинлээ. Дараа нь их гоё болгоно гэсэн. Зайлуулдаг хүмүүсийг би харин тий. Цаг зав гаргаад болгоно гэж тэгж байлээ. Хар ногоон гэхээр дүрээр ил байна л да. Уг нь хар ногоо хэлсэн. Энэ хар ногоон бодож байгаа юм байна тий. Энэ тэгээд хамгийн дээд нь хэдий 500 хэдүү. 500. Тэгээ одоогоор нөгөө иргэд сэргээхийн гэсэн тэгэхээр бургай бол баах л да. Тий. сэргээх юм уу нэг? Сэргээхийн гэсэн. Янз гоё болж байна. Тий. Сэргээх гэж лавсан. 60 онд байхад л аалж байсан юм даа. Ийм их утсан байх. Тийм байна. Доороос зүгээр юу? 60 сантиметрээр орж тэнийг идэс болгож. 69 бараг 70 он гэсэн үг тий. Тэгээ 60 онд хоолорж исэн хүмүүс бас байна. Байна энэ биш. Тэдээс аалж байсан үйл байж. 50 гэдэг оноод юм байх гэж. 64-өөс хойш 68 он хүртэл хоолсон. Энд л хоолсон. Одоо энэ маань сарааны чинь доод талда юу дэлгүүр байдаг гэсэн хоочаа ингээ намхан цагаан байшин байдаг. Тэгээд батрагаа тэгээд энэ шин дэлгүүр барайл 270 түүхэд яваад юм болоокер юм байсан. Тэр анхны 40-с 41 онд шав тавьж исэн дэлгүүр маань одоо энэ дэлгүүр биш тэр талд байсан. Одоо сарчны доод байсан баг. Чаван тэгээд. Намайг сургуульд байхад дэлгүүр тэр хойно байж. Гонтхол. Тэгээ нэг жоохон. Тийм байх нь. Одоо энэ цагаан байшин гэдэг юм намхан цагаан. Тийм ийм их юм байсан. Гол ингэ чичхэм ч байсан. Юу яах юм бэ? Тэр аав чинь одоо 67 оны зодна таны аваад Тэр үл ганцхан 8. ганцхан 8 хийж Ганцхан 8 чи тийм. тэр нэг тэр лав нэг Гооны дуудуулаа. тэлэх зод арлын утаанан аруустаа хулангийн сүтэй гомино Өвөл арьсаан цоглуулчих жагаад арьсаан давслах гал дэлгүүр манай дэлгүүр чи нэг талдаа дэлгүүртэй нэг талдаа түүхийдээ хураачдаг тийм дэлгүүр байсан. Тэрнийг нэг жалгаал түлээл арьсаан давсалж гэлдэгөө явахдаа нөгөө аражны том тэжээлүүд байдаг ш. Тэрний орой дээр ингээ босгод тавьж хагаад лагаа мартчихад явахгүй. Тэгсэн чинь нүглээ босоод ирсэн чинь дэлгүүр шатчих нэг л хүн тэгдэг. Хараагаад ирсэн чинь нөгөө лаа чинь шат дуусаад нөгөө модоо хайрцагтай юу чинь доошоо шатаад лангуу мангуу төлөөд 40 он бараа төлөөд нийл утаад ортог болоод нэг тийм болж байлаа. Тэгсэн чинь эндээ саанаасаа дуулдаа эндээс чинь энэ гочоо нягтлан байсан тавьж очиад тоолго хийгээд тэгж ийж байлаа. Тэгэд бас нөгөө дэлгүүр шатаасан хүн чинь хэрэгтэй явах нь гэж айдгүй яах. Гочоо тэгэхэд дэлгүүр төлөөгүй гайгүй одоо эн чинь ингээд ингэсгээд өнгөрүүл зүгээр юундан хэрэгт орох уу гэж тэгдэг. Тэгээд нэг дэлгүүрэн төлж нэр гэж байлаа. Сар болгон тоолно. Сар болгон Тий. тоолно. Бараг үлгэний төлөвөө сар болгон шалгана. Тэгэд. Энэ ааганд чи 92 он хүрээл тэгэл татан бөгдсөн юм шүү дээ. Тэгэхэд 92 оны хаварч нэг маш их засаарч. Тэгэл гурилан гадна хураацсан нэг бүтээл мөлж гисэн. Нөгөөх нь доошоо нурж унаад нөгөө их чийг их тасараад. Тэгэл хамгийн сүүлийн барааг л тэгж татаал. Тэгэл түүнээс хойш бараа их байсан да. Тэгж ил төгсөж байлаа. Энэс өмнө ч бодохтой шиг техник гэдэг нь машин гэдэг юм хавард байдгүй. Тэгээд Улаанбаатар жижиг хатаж хошоонд одоо жинг тэмээгээр жинж явж тэрийг хатарч тэр барааг нь бол одоо аагантаар товоорлож өгдөг байсан л да. Хотоос одоо жинч одоо 2-3 сар одоо явж жинч хүлээ 12 сар жах байдаг. Намаар яваад одоо 9-10 сар явдаг байсан юм да. Тэр чинь тэмээ малаа уйж байгаа тэгээд явдаг 10 сар. Тэгээд цагаан сараас өмнөх нь яваад одоо тэр чинь нэг бараа таваар ачаал тэгээд яваад тэгээд баруун зүрийн талаар ч тэгээд тиймээс овсон тийм л болсон. Тэр үед жинж явдаг одоо
Бамбаажил халтар гэдэг хүн байлаа, Зэндэмэн гэдэг хүн байлаа. Одоо миний мэтгэл одоо тэгэл тэр залуучууд дагуулж Яндонгой гэдэг хүн байж байлаа. Тэгээд миний хувьд бол одоо сом момын одоо баргатын одоо аварга тиймэрхүү одоо тэр хүний дараал шил дараалж ордог. Тэгэл тэр хүнийг гүйцэтгэл байлаа да. Тэгэл барддаг тиймэрхүү байлаа тий. Хойдогч одоо тэр хойшрын бас гадар нэлээх дайлалтай бас говьалтай эрдэнийхээ заалгаа бочгоос юмыг олоод түгээх нь бас ханга адилтгийн юм нь ойрхон болгох бас арай хөдөлгөөтэй ярьж өөрөө хөдөлгөөтэй хүн л дээ. Тэр чинь тэгээд үе юм чинь тэгээд дөрөв аавж яасан сурсан юм чинь тэр чинь хамаагүй дээр байл явах гэдэг. Өгөөдөл одоо түүхүүдийг борлуулсан бүтээгдэхүүнүүд аваад гэсэн ээж нь ч гэсэн сайхан гэж гэсэн гэр орны уусууд нь ч гэсэн одоо тэгээд арьс сэрээс сайхан додондол хийгээд манайс ч бас анхны юм болохдоо тэр болгондоос тутмаг л байсан. Их зааж одоо тогтоож чөлөөтэй тэгж байж чаддаггүй манайс ч тэгээд цаг минутаа тэгээд ажилтдаг тиймэрхүү л байлаа шүү дээ одоо тэгээд. Яг л цаг ажилчид байсан дөө ерөөсөө. Тийшээ явбал явна. Тэр одоо нахтайлахын гэрдээ дунтаад байх нь заах тэрээс маргаж тийш ингээл 2-3 хоногор явдгүй шүү дээ. Одоо тэр манай тэр түүхэн тэр дундгаарах бодоод одоо дүүдээр л очиж урд хадны тэмээ хомномор болоод хэдэн нийлээ гол будаа ачсан тэгээд явж өгөх гэх юм байна. Баг мөгнө тэр чи хамаагүй ч юм уу гэдэг хаяа манайс ганцхан чихэр авч явна дайлтвал тэгээд явдаг гөгсөн байсан ба тэр за манай үе бол ерөнхийдөө Мөнхөн гончигсэр гэдэг хүнээс анх эхэлж исэн байлаа. Тэрний түүхэн бол одоо манай авраг Балжинам Тундхрын Балжинам гэдэг хүн болоолаас улсын авраг хийж за их баяртай ах маань бол мөнхийн тус болж явсан. Баг баригад ч одоо цог өссөн дөө. Ингээ энэний дараа дүүн сэргэлэн гэж байлаа. За би тэр Тундхрын дүү бариул гэдэг хүний одоо том хүү болж одоо тэр нэг 2 жил аагт хийцсэн байгаа. За нэг тийм л түүх мөхтэй явсан да мөрөөс тэгээд цаасан яриуд одоо бас байхад тэгээд найдаа хол бас тэгж ингэж явж яасан чи ингэж яасан гэсэн ийг бол одоо ярих бах. Тэр үед ч одоо энэ хойд Балжинам гэдэг хүний ч одоо 3 үеийн одоо хөдөлთა бэлтгэл ангид ажиллаж байсан ийм түүхтэй улсууд одоо тэр Балжинам гэдэг хүн байна одоо улсын хөдөлთა бэлтгэл гэдэг иргэн аагамтаас дараад нь төрсөн дөө одоо сэргэлэн гэдэг энэ хөдөлთა бэлтгэл ангид одоо дэлгүүрийн хөдөлгчээр олон жил гисэн хамгийн сүүлд манай ч одоо 80 оноос хойш 70 оноос явж байгаа 92 онд зах зээлд орж хөдөлთა бэлтгэл анги гэдэг чинь тэгээд одоо татан богд тэгээд хов хувийн гамдалд зах зээлд орсон юм л улсууд байгаа юм. Тэгээд сүүлчийн одоо ажил хийж болсод одоо би тавал энд байна да. Одоо тэгээд одоо нэг 5-6 голомоос одоо нэг нь бурхан ордонд явсаад манай дээр аврахгүй ч юм одоо тэгээд Балжинам гэдэг ингээл бид нэгэ тий улсын авраг аагантайсан. За гэдэг манай Балжинам гэдэг байсан. Улаан өдөр нэг доорогт олон жил ааганд байсан. Хүүхдүүхгүй л одоо тэгээд байшин сав. Одоо бүх юм байна да ярина. Гадна л үзэм жоохон мууцсан болохоор дотор нь хийвэрээ. Тэр багийн төв дээр байгаа байшингууд гүн үү? Мөн байх нь. Багийн төв энэ хамгийн захын хэмжээтэй дийлгүүр нь байсан хууч. Дийлгүүр нь дангуу монгол тэр чигтээ юм байна. Тийм байна. Дотороо бол өстөрт гадна тал нь жоохон. Тийм нөгөө шавар юугаар тэр харин тэгээ бас одоо дахиад тордоод явуучвал тордохгүй байсан ч бас сайхан байхаар би бас сая үзсэн тийм байна. Яг хамгийн баруун талынх нь байх. Хамгийн баруун. Тийм бэл. Тэ том байсан баг. Тэр нь дийлгүүр. Хамгийн зүүн талын ханаг манай буурлаавын анх гаргаж исэн дэлгүүр гэсэн. Ааха. Секр алхахтаа. Буурлаав нь юу тунтар ах юм маань тэр нөгөө анхны дэлгүүр хошооных нь зүүн талынх нь байгаа юм биш үү? Хамгийн зүүн талд. Ааха. Тийм байсан байгаа. Тэгээ баруун талд манай аавын дэлгүүр байгаа. Ийм хөвгтэй. За тэгээ ахынхаа амжилт бүтээлээс бас одоо ингээд хүүгээр нариулъя. Бас мэдээж нөгөө агентай хажуугаар мал малж ийсэн юм чинь бас малж ийсэн үеийн амжилтууд байгаа. Байгаа. Самаа авраг малчин болсон, аймаг авраг малчин болсон. Тийм амжилттай байгаа. Тэгээ би аймгийн сайн малчин болсон. Хэдэн танах аймгийн сайн малчин болсон? Манай 2019 онд аймгийн сайн малчин болсон. Манай ах болохоор Сумын Хотайл, аймгийн Хотайл шилдэг Хотайл болсон юм байна. Аймгийн шилдэг Хотайлаар шалгарсан гэсэн үг шүү тийм ээ. Манай нэг хөрг ах бас аймгийн шилдэг Хотайлаар. Лодох ах уу? Оо тий шилдэг Хотайлаар одоо тий хамгийн том ихч байгаль мэгчийн нөхөр гэсэн үг тий. Иймэрхүү л. Тэгээд аавыгаа бол агент байсныг одоо ингэж мэдээж сайн мэдээж байгаа. Өвөө агент байсан гэж мэдэх үү? Мэдэхгүй байна. Дэлгүүрийн л мэдж байгаа тэр. Хамгийн их бод нэг яавал юу гэдэг вэ? Борцсон.
Явлагны уц, Яадаг алюминий уц. алюминий уц гэх нэг байдаг гэсэн. Тэр бид тэр зөөдөг байсан баг. За тэрнээс гадна ах маань одоо бас нэг их наргаан шооч тэгээд үеийнхэнтэйгээ их тоглодог. Шатар тоглохдоо гаргуун бидтэй. Оо шатарыг тоглож. Хүн орж ирэхээр шатар тоглуулаа суучихна. Хүн орж ирэх юм бол суулгасаар агаал ер нь тоглолно, хонон үнжүүлнэ, муу шиг тоглолно, хөзөр тоглолно гэдэг. Хүн үдсээр агаал ер нь хонуулахыг л боддог. Тийм хүмүүс хоол цайж өгөөд ээж хоол цаагаа хийгээл болохоор тоглоо сууж идэг. Дамгаан таадаг тийм хүн байсан. Яг хөө манай үе нэг дам барууж байгаа гэдэг хүн байсан. Тэр хүнтэй бол их хонон үнжин. Нөгөөг нь хожигднаа хорон болцлаа тэгэл хоцсоор байгаа л явуулахыг бод. Тэгээд нөгөөг нь тоглохын заавал хожиж явнагаас очиж хонон үнж тоглож байна. Дамбарж явахаас шалттай. Тэгээд уйлаа хожиж явахгүй хоноод өнжөөд. Ер нь бол бас тэгээд нөгөө ах トゥ хамаатан садан дотроо ах нь хамгийн ахмад нь байгаа дүүнэртэй бас нэлээ үлгэр дуурайл үзүүлээд ажил амьдралын зааж сургадаг байсан гэж бас ингэж дүүнэр нь дуурсаж байгаа. Тэр тухай чамд одоо бодогдож яг санаанд орсон зүйл байна уу? Байлгүй. Ер нь л манайхан чинь нэг ирэхээрээ бүгдээрээ сууж байгаа лавта ярьж хөөрөөл хонж унжиж байгаа л тоглож наа. Шатар матар тоглоод хонж унжвал. Дүүнэр. Энэ улсын аврага агент болох энэ нөгөө амжилтад бол гэр бүл өр хүүхдүүд нь тэгээ за хамгийн их бас гол үүрэг гүйцэтгээд тусал дэмжижсэн хүн ээж чинь байгаа. Тэгээ ээж чинь одоо бас нэлээд ажилд нь тусна биз? Ээж их туслалгүй яг уу. Хоёр дахь. Ерөөсөө хоёр дахь хүн нь тий. Тэр гэрүүлийн 10 хүүхэдтэй хоёр дахь ус төрүүлээд хажуугаар нь 10 хүүхэдтэй хажуугаар бас агентын ажилд мэдээж тусалдаг тусалдаг байсан байж та. Айхгүй агентын хийн Худалдааны аймгийн тийм. Болохоор энэ адуундээ сонирхолтой байсан. Залууд нь бага насны мөрдөнд хурдан байсан гэж ярьдээ. Энэ олон ч түрүү олон ч айраг авч ирсэн юм билээ. Даагуудэрж гээд хүнээр дээр очдөг, өөрөө ч үйдэг. Даагуудэрж ах маань нөгөө хиний ганц үхий аав даагуудэрж ах болж таарж байна тий. Тийм байна. Одоо ганц үх маань бас алдарт уяач байгаа шүү дээ. Тэ аймгийн алдарт уяач ганц үхий аав даагуудэрж ахтай хоёлаа нийлж ирнэ морь мал ойдаг байсан. Ер нь баг морн бол манай баг морд бол энэ хурдан байсан гэж ярьдээ. Хүн гэр нь баг морн бол тавьчихжсэн. Өдөрөө тэр жоох муухан тавьдаг байсан. Баг наснд бол энэ хайрыг алдсан. Би тэгээд яг бас сумын алдарт уяач морь ижил Ачна хүлгийн номглон төвөргөө Удам хүндийг даргаална Ачлалт аавуудын эрмгийн зан Ухааны минь жахтгийг бүхэлнөө Далаад онд ч н одоо амар жаргал дарга гэдэг л хүн байсан. Амар жаргал бол ер нь ерөөсөө ч намын гисэг мэсэг сумд бол нэлээд хэмжээний албааж байсан, сайн удирдагч байсан. Ер нь ажлыг зангидаж сайн хийлгдэг байсан. Мэдээж тэр нөгөө зөв удирдлагын дор ажил сайн явдаг байсан байгаа шүү дээ, тийм ээ? Энэ амар жаргал даргасан солигддог байж. Тэр удаад хэн гэж жаргал цаахан гэдэг нэг нөхөр байсан. Одоо наад хөрөө марлаас ирж үлээ Баян болгоос ирж жаргал цаа одоо Улаанбаатар гот жаргал цаа гэдэг ангийн дээр бож 2 жил болж явж ирсэн юм аа. Тэний дараа тэр Шарбаатар хүлээж аваад тэгээс сууж энэ худалдаа үлдээ анги гэсэн хоршоод болоод нэг алтан шигтгэж хоёр хоршоод байж хад нэг нь гочоо дарга гэдэг хүн болоо нэг нь одоо элбэг дорж гэдэг хүн одоо байж хад хоршоодын даргаар байж байгаа. Тэгэл 90-д онд болж байсан юм да. Одоо нэгтлэн мэгтлэнгууд нь бол 6 он байж байсан. Дэмбэр дорж гэдэг нэгтлэн байж байлаа. Тэр чи одоо манай чи байдаг тэр үчи байж байсан. Өшөөний бол боснаад бол одоо тэгэл ментгөөднөөс байгаа усууд байж байсан тийм. Бандан сурангаа бас байсан. Бандан сурангаа ч нэр нэгтлэнгаар байж бандан сурангаа нэгтлэн байж ах чинь тэр чи одоо Шарбаатар дарга үед байж байсан үе байна тийм. Тэгжил байсан байх гэж байна тийм. Нэрж байж явж байсан. Одоо Атлахын жалаатаар иш болдог гэдэг чинь нэгтлэн байсан. Иш болдонгойгаал хүн байж байлаа. Сүүлд нь борууд авах байж байлаа. Борууд авах ч юм уу их ажилч одоо Менжургааж
Менжургаач одоо худалдааны нэлээд төвтэй ажилласан түүхийд олон жил ажилладаг чинь тэр менжургаач түүхийдээ хахад Улаанбаатар хатаж өөрөө түүхийдээ тушаадаг хүн байлаа шүү дээ менжургаач юм. Тий. За өнөөдрийн хувьд бол бид яг агентын ажлыг нэлээд голчилж ярихыг зорьсон. Худалдаа бэлтгэлийн ангийн бусад бүх ажлыг ярих юм бол дараа бас нэлээд их ариун зүйл гарнаа. Өнөөдөр бид нэр одоо энэ сум оронд ажиллаж малчтайхан одоо өргөн хэрэгцээний барааг хөргөж өгч түүхэд бүх юмыг одоо улстай бэлтгэж байсан үеийн агентууд бид нэр уулзалдаж одоо ярилцлаа одоо үеийн агентууд бид нэр ингэж уулзаж түүх болгож үлдээх нь түүхэн дурсгалтын өдөр одоо биднэрт сайхан үйл явдал боллоо гэж баярлцгааж байна бид нэр. Тий, бүгдээрээ сайхан уулзаж хууч хөөрлөө тийм ээ. Хууч хөөрөө тий. Одоо ирж байгаа сумынхан 100 жилийн гой зориулаад бид бүгд одоо хамтарч ингээд уулзлаад одоо ингээд сайхан ярилцлаад зарим найз нөхдөө дурсаад зарим нөхдөө дурсаад одоо худалдаа бэлтгэл ангиж ажиллаж байсан одоо ажилчдынхаа одоо нэр ус одоо бид ирээгүйд нь ч гэсэн одоо тэгээд цаашаас нь одоо эрүүлэн хязгаарл сайн сайхныг хүсээд худалдаа бэлтгэл ангиж байсан одоо ангийн дарга байсан одоо түүхийд эргэжж байсан моохор гэдэг хүн улсын одоо авраг юу түүхийг хэлээр ажиллаж байсан. Одоо доломсор гэж бодлогч байна. Ангийн нэгтлэн мэнтгөө гэж байна. Туслах нэгтлэн цэцгээ эдийн засгийн баяр гэж байна. Одоо тэгэл Нарвада Цэвжидама аюун чимэг хотолтгч одоо доломсорын цэвэлмаа гэж гээл одоо ангийн манаач гэж одоо улан баяр гэдэг одоо энд байж байна. Одоо баяр сахан гэдэг бид бүгднээс худалдаа бэлтгэл ангид одоо 22 ажилчинтай ингэж байж байгаа одоо бидний хувьд бол 70 гэд оноос хойш 92 он хүртэл бид ажиллаж байсан ийм тухайн оноотой темоос одоо өнөөдөр ярилцгаа гэдэг эдгэртээ боловч маш сайхан байна. Ярилцлага авсан одоо дүүдэнч их баярлалаа. Одоо ингээл барьж байгаа одоо ирэх одоо 7 сарын үед одоо 100 жилийн гавьд одоо түүх тусгалж тоож байд үед одоо төр хөөгдөд олон дэвэнд одоо дурцгал болох байгаа л гэж бодоод ийм сайхан уулзалт болж байна л гэж бодож байна. За өнөөдөр бүгдээрээ нөгөө үйл ажиллагаагаа явуулахад гол хүчийг зангиддаг байсан худалдаа бэлтгэлийн анги дээр очлоо. За тэгээ барааныхаа агуулгах дээр очиж үзлээ, хэрэглээ. Мэдээж залуу насных нь бүх зүйл одоо бас нүдэнд нь ингээ харагдчихсэн бах. Хууч хуурж явах үдгээс бас тийм байсан. За тэгээ мэдээж одоо хүртэл нөгөө буураа сахаад манаачаа хийж байгаа улан бахтайгаа яг тэнд нь очиж уулзаад сэтгэл нь өөрөө бүгдээрээ дагуулад хамт ирдсэн байгаа тийм ээ. За тэгээд ингээд үе одоо ажиллаж байсан худалдагч, жолооч бүх хүмүүс л одоо ингээд нийлжээж бид бүхэнд одоо энэ худалдаа бэлтгэлийн ангийн ажлыг хүргэдэг байсан байгаа. За тэгээ бас тэдгээр хүмүүсийн гол төлөөлөл гэргийн нэрийг төлөөлөөд бас баяраа агч маань өнөөдөр бас нэлээд бид тэдтэй хамт ингэж ярилцаж хууч хуурч ингэж явж байна. За тэгээ би энэ бидний зорилго болоод ер нь бол 100 жилийн нэг 50 жилд нь 60 жилд нь ч юм уу одоо ингээд түүхийг бүтээсэж явсан хүмүүс ийг л ардуудын ажил амьдралын тухай бас нэг жижигхэн ч гэсэн бичлэг хийж ингэж үлдээх зорилготой байсан. За тэгээ агент гэж яг юу юм агент хүмүүс юу хийдэг байсан тухай багахан ч гэсэн хүүхдүүд манад бас мэдлэлтэй болох байхаа гэдэг үднээс энэ хүү бичлэгийг бас ингэж түүхт 100 жилийн хойд агентуудын өмнөөс ингэж хүргэж байна. За ингээ өнөөдөр уулзалдаж хууч хуурсан та хэдтэй баярлалаа. За баярлалаа. За сайн ярьдаг босоод байна шүү. Уулзсан байгуулж нэгтгэж уулзсан та бүхэнд одоо зөв болон өр хүүхдүүд нь одоо баярлж байна бид үү. За басах уу. За. Хүний нэг гинөө. За. Өлөгийн минь